тоо талаас нь ярих юм бол 10 мандаттай тойрогт Аруулангийн сонгоно гэдэг нь ардын нам арчилсан нам хоёртол ашигтай заалталтай. Гэхдээ өнөөдөр бид нар хуулийнхын талаас, сонгуулийн үр дүн талаас нь бусад энэ хүлээн зөвшөөрөгдөх байдлаас нь хараад үзэхээр бид нар энэ Аруулан цэцгийн дүгнэлтийг хүлээж авмаарг байгаа. Их хурлын 126 гишүүнийг сонгохгүй гэж хэлж байгаатай адилхан шүү дээ. Их хурл 76-тай байх ёстой гэдэг. Энэ сонгох эрхийг минь зөрчөөд байна. Ийм 126-уулаа байж болохгүй гэдээ тоогийн насах тухай ярьж болно шүү дээ. Их хурл 10хан гишүүнтэй байж болно гэж ярьж болно. Нэгд. Хоёрт томсгосон тойргоо байхгүй болгох тухай асуудал энийг дагаад явнаа. 10 мандаттай одоо баруун 4 аймаг гэхэд говь алтаа 20 эдэн мянган сонгогчтой. Тэр 10 мандатад сонгогдсон хүнээс завхнаас нэг л хүн сонгогдсон шүү дээ. Завхан аймгийн. Ховд увс нь илүү олон сонгогчтой. Аймгаараа хуваагдах аль нам нь байх нь хамаагүй тухайн аймгийн хүмүүсээ сонгож байх энэ чиглэл рүүгээ ороод эхлүүл яах юм бэ? Ингээд нөгөө сонгуулийн үр дүн нь юу болж байна вэ гэхлээр аймаг орон нутаг нам дотроо хуваагдах нөгөө томсгосон тойрог бүсчилсэн хөгжлийн үндсэн зарчим нь алдагдах энэ чиглэл рүүгээ яваад олон жижиг хуваагддаг энэ чиглэл рүүгээ яваад эхлэх юм байгаамаа. Тэгэхээр улс төрийн ашиг сонирхол талаас биш гишүүд маань ярихдаа бол хууль ярьж байна, улс төр ярьж байна, сонгогчийн эрх ярьж байна, сонгогдох хүмүүсийн эрхийн тухай асуудлыг ярьж байна. Энэ нэгийг сонгороо гэдэг юм чинь зүгээр л гарцаагүй явна шүү дээ. Энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авбал яаж хуваагдах юм? Уулын зүгээр одоо дараагийн 28 оны хурлын сонгуул боллоо гэхэд 10 хүртэл буюу нэгийг ч сонгож болно гэдэг заалт нь улс төрийн ашигаа бодвол цэцгийн дүгнэлтийг дэмжмээр байна. Гэхдээ улс төрийн ашиг биш үндэсний ашиг сонирхол хуваагдалгүй нэгдмэл улс бид нар ч холбооны улс биш байхгүй. Холбоо болгоно тусдаа хуультай байдаг тийм холбооны шин чанартай улс биш. Тэгэхээр нэгдмэл улсынхаа үндэснээс үндсэн хуулийн дээр 126 гишүүнтэйгээр их хурл байна гэж зааччихсан байгаа шүү. 126-ыг сонгохгүй миний сонгох хэрэг бол би энэ 3 хүнийг л сонгомоор байна гэдэг. Их хурл 3 хүнтэй л байх ёстой гэдэг нь бас нэг болохгүй дэшиг л явж. Тэгэхээр энэ талаасаа бодоод бид нар цэцгийн дүгнэлтийг хүлээж авах нь тийм зөв биш байхаа л гэж байр суурь илэрхийлж байна. За үг хэллээ. Харин тий Батбаатар гишүүний болгоомжилж байгаа зөвлөлтөө одоо тэгээ альч тойрог дээрээс хамгийн их мөнгөтэй хүн сонгогддог болох нь шүү дээ. Мөнгөтэй нэгхэн хүнийг сонгодог тийм тогтолцоо руу одоо энэ цэцгийн дүгнэлт авчиж өгөх гэж гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр энийг бол их сайн бодож хүлээж авахгүйтэй холбоотой асуудлаар мэргэжлийн эрдэмтэд судлаачид за цаашлаа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулдаг сонгуулийн хорооны санал дүгнэлтийг ер нь улс төрийн намын бүлгүүд бас дахиж ярьж сонсхон зүйтэй байхаа гэж бодож байгаа. Өнөөдөр бид бас бүрэн мэдээлэл байгаа даваа сүрэн гишүүн төрөнд бас хэллээ шүү дээ. Энэ хуулиуд ямар цаг хугацаанд яаж батлагдаж явж исэн тухайн цаг үеийн нөхцөл байдлын талаар ч бас төгсчилсэн судалгааг их сайн хийж дүгнэлттэй танилцчээж энэ шийдвэр гаргах нь зөв юм а гэсэн ийм байр суурийг хэлж байна. Тэгэхээр гишүүд ч гэсэн энэ дээр олон талаас нь харж дүгнэлтээ гаргах тэр боломж нөхцөлийг бас олгох нь зүйтэй байх гэсэн ийм бодолтой байна. За ингээд улсыг